Олон улсын хөдөлмөрийн байгууллага Монголын ажил олгогч эзэдийн нэгдсэн холбоотой хамтран бизнесээ албан ёсоор эрхлэх сургалтыг дорн нот, Бинти, Завхан, Сэлэнг, Төв аймагуд болон нийслэлийн 5 дөрөвт зохион байгуулж нийт 241 бизнес эрхлэгч хамрагдлаа. Би болохоор донор дүүрэгт хуваарь бизнес эрхэлдэг юм эмэгтэй байна. Тэгээд энэ 3 өдрийн сургалтанд суугаад маш олон сайхан зүйлийг сурч аваад амьдралдаа хэрэгжүүлэе гэж бодсон одоо шийдвэр гаргасан зөндөө олон зүйлсүүд байна. Тэгээд онцгойлоод би эндээс юу сурсан бэ гэхээр албан болон албан бус бизнес гэж яг юу хэлээд байгаа. Тэгээ албан болсноор ямар ач холбогдолтой юм гэдэг энэ сургалтаас олж мэдэж аваад тэгээд ер нь одоо амьдралдаа хэрэгжүүлэе гэсэн шийдвэр гаргаж байна. Би Хуруур амралтыг жуулчны бааз байгуулад 10 жил болж байна. Мэдлэг нэмийг гэсэн санаа оноо байлаа. Нийгмийн даатгалын тухай хууль, татварын тухай хууль, хөдөлмөр хабын тухай хууль түүний наривчсан дээр одоо хууль тогтоомжуудыг бас тэр болгон сайн бас мэддгүйс юм байна. Үүнийг одоо тэгээ баталгаажуулж мэдээж авлаа. Сургалтыг насан туршидын сэтгэл зүйн онцлог тохирсон арга барилаар зохион байгуулж бизнес эрхлэгчид бие биенээ сайн суралцж туршлагын хуваалцахаас гадна бизнесийн бүртгэл, татвар, нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцааны тухай хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл авсан.